За сайн мэцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ гэр бүлийн системийн тухай хуваалцъя. За гэр бүлийн систем гэж юу юм бэ гэхээр сэтгэл хөдлөлөөрөө холбогдсон хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа. За нэгнийх нь сэтгэл хөдлөл, мэдрэмж, үйлдэл бусадтай нөлөөлдөг тий. За тэгээ биенийхээ хэрэгцээ шаардлаганд санаа тавьдаг тий, өөрийгөө зориулдаг энэ хүмүүсийг бол гэр бүл гэдэг байгаа. За энэ гэр бүлийн системд маш чухал нөлөөлдөг 8 хүчин зүйлийг та бүхэндээ хуваалцъя. За нэгдүгээр зүйл нь юу вэ гэхээр гэр бүл хэдийгээр ингээд сэтгэл хөдлөлөөрөө холбогдчихсон байгаа шүү дээ тий. За ийм байгаа ч гэсэн хамгийн нэгдүгээрт өөрийгөө ялгах чадвар маш чухал гэдэг гинэ. За өөрийгөө ялгах чадвар гэдэг нь юу гэлж байгаа юм бэ гэхээр та өөрийнхөө бодол, сэтгэл хөдлөлийг гэр бүлийн бусад хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээс ялгах тийм чадвар гэлж байгаа юм. За энэ нь болохоор биднэрт эрүүл бас сэтгэл зүйтэй байхад маш чухал нөлөөтэй юм байна. Хүний энэ сэтгэл зүйн ялгарл сайн хөгжих тусмаа хүн бусдын дарамтанд таагүй сэтгэл хөдлөлттэй хин нэгний таагүй сэтгэл хөдлөл уур сэтгэл зүйн дарамтанд амархан автхаа болд юм байна л да. За энэ ялгарл муутай байх тусмаа хүн бусдын сэтгэл хөдлөлт амархан автаад идэг. За тэгээд тэр хүний мэдрэмжийг өөртөө хүлээж аваад өөрөө хамт мэдрээд ингээд шаналаад байхыг бол тэр сэтгэл зүйн ялгарл багтаа байгаа шинж юм байна л да. За энэ ялгарлыг хүн ингээд насан туршдаа хөгжүүлж нэмэгдүүлж болд юм байна. За өөрийн бие даасан тустай тэр бодол, мэдрэмжээ бусдын сэтгэл хөдлөлөөс гэр бүлийн гишүүдийнхээ сэтгэл хөдлөлөөс бодлоос салгаж таних тусам та илүү бие даасан илүү төлөвшөл рүү очиход тусалдаг юм байна. За ингэснээр болохоор та бусад хүмүүстэй ингээд санал нэгдэхгүй байсан ч гэсэн гэр бүлийн гишүүн чинь танаас өөр бодолтой, үзэл бодолтой байсан ч гэсэн тэр хүний үзэл бодлыг хүндлээд өөрийнхөө үзэл бодлыг бас алдахгүйгээр тэр хүнтэй сэтгэл зүйн гүн холбоо тогтоож ойр дотн ингэж сэтгэл хөдлөлөөрөө холбогдох чадварыг хэлж байгаа юм байна. За энэ чадвар ялгарлыг сураагүй хүмүүс яадаг вэ гэхээр үзэл бодол нийлэхгүй байх үед яадаг вэ гэхээр нөгөө хүнтэйгээ сэтгэл хөдлөлийн хувьд холбогдож чадахгүй байх. Сэтгэл хөдлөлөөрөө сөрөг мэдрэмжтэй байх нөгөө хүнээ үүсгэх ч юм уу ийм асуудлууд зөрчлүүд гараад байд юм байна. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт энэ өөрийгөө ялган салгах чадварыг суралцах нь гэр бүлийн эрүүл харилцаанд маш чухал байх нэ. За энэ гэр бүлд байгаа миний нөхрийн эсвэл миний аавын мэдэрж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмж бол миний мэдрэмж биш энэ хүний мэдрэмжээ гэд тусан салгаж танд сурснаар сэтгэл зүйн хувьд бие дааж өсөж хөгжөхөд гэр бүлийн гишүүдэд чухал үүрэгтэй байх нэ. За хоёрдугаар гэр бүлийн системд ажиглагддаг нэг үзэгдэл юу вэ гэхээр гэр бүлийн гурвалжин гэж байдаг. За энэ яадаг вэ гэхээр сайн гурвалжин үүсгдэг ийм харилцаа гэж байд юм байна. Сөрөг гэж бас байд юм байна. За сайн гурвалсан харилцаа нь юу гэж болох вэ гэхээр за ямар нэг харилцааны зөрчилтэй гэр бүлийн хоёр гишүүн байлаа гэхэд тэр хоёрыг ойлголцуулахын тулд сэтгэл хөдлөлийн зөөлрүүлж эвлэрүүлэхийн тулд гуравдагч нэг этгээд орж ирж байгаа. За ийм гурвалжин байж болно. Гэхдээ энэ гурвалжин бол үүснээрээ харилцааг арай зөөлөж доктортой болгож байгаа ч гэсэн асуудлыг ерөөсөө шийдэж өгч чаддаггүй. За тийм болохоор ийм бас токсик гурвалжингууд гэж бас байдаг. Хоорондоо асуудлаа шийддэггүй. Гэхдээ сэтгэл зүйчийг ч юм уу, эсвэл найзыгаа ч юм уу, эсвэл ээжигээ аавгаа дунд нь дандаа ингэ зуучилж оруулж ирдэг. Ийм харилцааны бас гэр бүл дотор гурвалжингууд үүсдэг байх нэ. Тэгэхээр танай гэр бүлд ийм бас сэтгэл зүйн гэр бүлийн гурвалжин үүсдэг үү та тэр гурвалжны бас нэг хэсэгт нь ингэ тоглож гин үү? Ямар үүрэг ролтой байна вэ гэж бас асуумаар байна. Гурав дахь гэр бүлийн системд хүчтэй нөлөөлдөг зүйл болохоор айдас түгшөөр сэтгэл түгшилт байдаг. За гэр бүлийн нэг гишүүн маань сэтгэл түгшилттэй болох үед сэтгэл нь түгшээд байх үед гэр бүлийн бусад бүх гишүүдэд нөлөөлж идэг. Хүүхэд гэр бүлийн бүхий л гишүүдэд ингээд шууд бусаар нөлөөлж идэг. Тэгэхээр сэтгэлийн түгшөөр гэдэг зүйл болоод маш халдвартай байд юм байна. За гэр бүлд ингээд нэг хүн сэтгэл түгшээд ангууд гэр бүлийн тэр дотоод яг уур амьсгал амар тайван биш болоод
ерөнхийдөө нийтээр ийм төгшөмтгий, санаа зовмтгой, айдастай ийм болж ингэж халдварладаг. За энийг болохоор одоо ингэж одоо сэтгэл хөдлөл гэр бүлийн атмосфер уур амьсгалд төгшүүр буюу энэ anxiety гэдэг зүйл бол маш их нөлөөлдгөө гэж үзсэн байт юм байна. Тэгэхээр танай гэр бүлд магадгүй гэр бүлийн хин те ямар гишүүн нь илүү төгшүүртэй байх шиг байна те юунаас болоод төгшүүртэй байх шиг байна. Тэр төгшүүр нь танд яаж нөлөөлж ийн? Танай гэр бүлийн уур амьсгалд яаж нөлөөлж ийн те дам гэж бас харж болох нь байна. За тэгээ гэр бүлд бас дөрөв дэх одоо чухал нөлөөлдөг зүйл болохоор үед амьдсан гэр бүлийн одоо трама, үед амьдсан гэр бүлийн шийдэгдээгүй асуудлууд үр удамд нь үед амьжийн одоо удамшдаг тий. За энэ удамшлын өвчин байж болно, удамшлын одоо сэтгэл зүйн асуудлууд байж болно тий. За сайн ч зүйлүүд удамшин, сөрөгч зүйлүүд удамшдаг. За тэгээ энэ дотор жишээлх юм бол эцэг их нь өөртөө шийдээгүй асуудлууд тий. Сэтгэл зүйн асуудлууд нь хүүхдүүдэд нь бас удамшиж идэг. Тэгэхээр бас бидний сэтгэл зүйн асуудал дээр ингээд юу ч шин биш ээ. Ингээд энэ бол өмнө нь таны одоо хүүхэд насны трама эсвэл үед амьдсан ийм сэтгэл зүйн асуудал байх боломжтой гэдэг байгаа тий. Сайн үндсийг харах юм бол өнөөдөр таны сэтгэл зүйд тулгараад байгаа асуудал маань одоо үед амьдсан таны эмээгийн өвөөгийн те магадгүй тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын тэр сэтгэл зүйн асуудлууд, стресс, тэр их айдас төгшөөр ингээд танд ч гэсэн нөлөөсөн байж болно гэсэн үг. За тэгээд эцэг эхчүүд ялангуяа хүүхдтэй өсгөхдөө өөрийн бас шийдэгдээгүй асуудлуудаа хүүхдүүдтэй дам байдлаар ингээд хүмүүжлэрэн дамжуулж бас генетикээр дамжуулж нөлөөлөх боломжтой байдаг. Тэгэхээр яг энэ үед амьдсан гэр бүлийн асуудлуудыг шийднэ гэдэг бол маш чухал байх нэ. Тэгэхээр та энэ бол хүний генетик ДНХ өөрчлөгддөг. Та өөрөө өнөөдөр гэр бүлийнхаа ямар ч трама бэ те гэр бүлийн ямар ч одоо сэтгэл зүйн донтолтч вэ ямар ч зүйлийг та зогсоож өөрчилж болно. Танаас өөрчлөгдөх боломжтой гэсэн таны өр удам руу. Тэгэхээр сайн мэдээ нь бол энэ өөрчлөгддөг, бүрэн засардаг байгаа. За 5 дахь чухал зүйл нь болохоор сэтгэл хөдлөлийн одоо таслалт гэдэг emotional cut off гэж бас байдаг. Сэтгэл хөдлөлийн үед одоо ингээд хоорондоо холбогдож чадахгүй байнгын юм хоорондоо зөрчилтэй ч юм уу те маш тийм хүнд харилцаатай байсан гэр бүлийн гишүүд заримдаа бас сэтгэл хөдлөлийн үед өөртөө ингээд харилцаагаа тасалдаг ийм зүйл бас үзэгдлүүд байдаг гэр бүлд. За ингэснээр бол асуудал шийдэгддэггүй. Гэхдээ ингээд сэтгэл хөдлөлөөрөө одоо таслагдсанаар энэ үйл явц нь бусад гэр бүлийн гишүүдэд бас нөлөөлж идэг. Гэр бүлийн ерөнхий систем уур амьсгалд нөлөөлдөг байх нэ. Тэгэхээр танай гэр бүлд одоо хинтэй ямар учраас гэр өөрийн сэтгэл судлалыг одоо харилцаагаа тасалсан тийм emotional cut off болж исэн тийм зүйл байдаг уу? Энэ нь танай гэр бүлд яаж нөлөөсөн бэ? Таны гэр бүлтэй харилцаанд асуудлаа шийдэж чадахгүй улмаас те сэтгэл хөдлөлөөрөө таслагдсан, холбогдгоо болсон ийм бас харилцаанууд байдгүй. За дараагийн яригдах нэг зүйл нь болохоор гэр бүлд төрсөн одоо төрөлтийн дараалал гэж байгаа юм тий. Одоо айлын том байх, тэгээд айлын дунд, айлын бага байх нь хүний бас сэтгэл зүйд шууд нөлөөлж идэм байх л та. За айлын том хүүхдүүд бол голдуу одоо үүрэг хариуцлага өөртөө авах хандлагатай тий илүү хариуцлагатай тий юм бие даасан удирдагч төрлийн шинжтэй байдаг бол за айлын бага хүүхдүүд болохоор илүү одоо чөлөөтэй, эрх чөлөөтэй тий илүү одоо өөрийгөө сорьсон олон төрлийн зүйлд азаа үзэж одоо ингээ өөрийгөө сорьдог ч юм уу тий илүү тийм эртлээс айхгүй илүү зөрөгтэй тий ийм болж өсөх хандлагатай байд юм байна. За айлын дунд хүүхэд болохоор илүү одоо дундыг баримтлсан тийм үү. Одоо гэр бүлд ив наримтлыг тогтоодог ч юм уу. Эсвэл ийм эсвэл айлын дунд хүүхдийн бас зан төлөв илүү тэрслүү ч юм уу. Илүү зөрүүд тийм байх бас боломжтой юм байна. За тэгвэл таны бас айлын хиддэх хүүхэд болж төрсөн нь таны сэтгэл зүйд бас ямар нөлөө үзүүлж ах шиг байна холбоо байна уу гэдгийг та хараарай.
За тэгээд мөн дараагийн чухал зүйл нь нийгмийн сэтгэл зүй, нийгмийн сэтгэл хөдлөл, гэр бүлийн сэтгэл зүйд шууд нөлөөлж идэг. За одоо бидний одоо ямар нийгэмд төрж өссөн те арчлалын үед төрж өссөн үү, коммунист нийгмийн үед төрж өссөн үү, те одоо төрж өссөн үү гэдэг маань тухайн гэр бүлд одоо үүсэж байгаа нийгмийн стресс одоо тэр ажилгүйдэл үлсгэлэн те нийгмийн сэтгэл зүйн дарамтууд хүмүүсийн гэр бүлийн тэр сэтгэл зүйн уур амьсгалтаас шууд нөлөөлт юм байна. За энэ гэр бүлийн одоо энэ bond therapy, family therapy-гийн одоо сэтгэл заслын гол одоо давуу талууд юу вэ гэхээр хүн өөртөөгөө ажиллаад гэр бүлийн нэг гишүүн өөрчлөгдснөөр бусад гэр бүлийн гишүүдэд нөлөөлөх боломжтой гэж үздэг. За тэгвэл хувь хүн өөртөөгөө яаж ажиллаж болох вэ гэхээр дараах та 5 асуултаар өөртөө ажиллаж үзэж болно. За нэгдүгээрт нь гэх юм бол та реактив байдлаа ажигласнаар өөртөө ажиллаж болно. За реактив байдал гэж юу хэлж байгаа юм гэхээр юунд та реакцлаад илүү одоо ингээд хурцтэй сэтгэл хөдлөлийг үзүүлээд идэг вэ? Жишээлбэл ямар харилцаа, ямар одоо нөхцөлд та илүү бие барьж чадахгүй ууртай болж те илүү ингээд сэтгэл хөдлөмтгий байдлаар асуудалд хандаад идэг вэ? Тэр нөхцөл байдлуудаа олоод за тэгээд таны тэр сэтгэл хөдлөлийн одоо дарамтанд автаад автоматар ингээд сонголтгүйгээр хариу үйлдэл үзүүлдэг тэр нөхцлүүдэд олж мэдэх. Би юунд одоо ингээд огцом уурлаад, юунд огцом одоо юм сэтгэл хөдлөмтөл өндөртэй хандаад байна те. Тэр ямар нөхцөл вэ гэдгийг олж мэдээд за тэр байдлуудаа автоматар үйлдэл хийдэг тэр байдлууд дээр төр зогсолт хийгээд те өөрийгөө анзаараад өөр ямар сонголт байна те. Би өөрөөр яаж хандаж болох вэ? Илүү тайван байдлаар гээд өөртөө ажиллах юм бол хүн өөрийнхөө энэ одоо реакшн өндөртэй энэ байдлаа багасгах ингээд замаар гэр бүлийнхаа одоо гэр бүлийн системд эргээр нөлөөлөх юм боломжтой байдаг. За хоёр дахь асуулт нь юу вэ гэхээр өөрийнхөө ялгарлыг нэмэгдүүлгээд байгаа. Англи хэлээр болохоор self differentiation гэдэг байгаа байхгүй. Өөрийнхөө одоо ялгарл буюу миний бодол, миний сэтгэл хөдлөл энэ хүнийхээс тусдаа тэгээд өөрийнхөө бодол мэдрэмжинд хариуцлагатай байхыг хэлээд байгаа. Бусдын сэтгэл хөдлөл мэдрэмжинд хит автаж одоо шаналхгүй мөн дээрээс нь бусдын одоо сэтгэл хөдлөлийн дарамт хурдан орохгүйгээр өөрийгөө тусдаа ингэж одоо байлгах тэр чадрыг хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр та өөрийнхөө мэдрэмжээ хэр анзаарч өөрийн бодлоо үнэлж те ухамсартай хариу үйлдэл гаргаж чадаж байна вэ гэдгээр энэ өөрийн ялгарлыг нэмэгдүүлж болох нь байна. За гурав дахь асуулт нь болохоор та гурвалсан харилцаанд хэр их орж ийн те харилцааны гурвалжинд за аль нэг харилцааны зөрчилтэй хоёр хүний дунд эвлэрүүлэгч болж та орох хандлагатай байна уу? Эсвэл та өөрөө харилцааны зөрчилтэй хүнтэй байна уу те өөрөө одоо та нэг хүнтэй харилцаагаа ойлголцож чадахгүй учраас гурав дахь хүнийг харилцаанд ингэж нэмж урьж одоо зөөлрүүлэхээр эвлэрүүлэгч байдлаар дуудаж оруулдаг уу гэдгээр та өөрийгөө шалгаж болох нэ. Тэр аль болох энэ гурвалсан харилцаанд орохгүй байх тий. Ийм байдлаар та сэтгэл зүгээ илүү одоо гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгалыг эрүүл байлгах боломжтой байх нь. За дөрөвт нь за өөрийнхөө гэр бүлийн түүхээ судал гэдэг. Таны гэр бүл удамшилт те таны эмээ өвөө чинь эцэг эх чинь ямар одоо нийгмийн сэтгэл зүйн дарамтыг давж туулж гарч ирсэн те ямар одоо сэтгэл зүйн асуудлуудтай байсан тэр болгоны түүхийн судалснаар өнөөдөр таны сэтгэл зүйтэй яаж холбогдож байгаа те тэрийг бас олж харах боломж байх нэ. За тэгээд өөрчлөлт аажим явагдана. Маш бага хувиар те хурдан өөрчлөгдөх гэж ярахгүйгээр те өөрийн дотор байгаа болоод байгаа энэ сэтгэл зүйн хувь хүн гэр бүлийн нэг гишүүн өөрийн сэтгэл зүйн энэ мэдрэмж бодлоо өөрөө ухамсарлаж илүү одоо автомат үйлдэл биш, реакшнаар биш те илүү тайвнаар сонголттойгоор шийдвэр гаргаж ухамсарлах тусам гэр бүлийн одоо уур амьсгал энэ систем маань эрүүл өсөж хөгжих нэ. За тэгээд эцэст нь хэлэхэд асуудалгүй гэр бүл гэж байхгүй. Бүх гэр бүлд асуудал байгаа. Хамгийн гол нь яаж эрүүлээр
тайван арга зарчмаар тэгээ гэр бүлийн гишүүн болгон энэ тэнцүү дуу хоолойгоо оролцоотойгоор тийм үү эцэг ихэн харилцаа ийм одоо дээрээс аль нэг нь нөхрөн дээр эхнэрэн дээр биштэй яг энэ тэнцүү төвшнөөс хоорондоо бие биенийхээ одоо үзэл бодлыг хүндэтгэж яаж илүү эрүүл илүү нээлттэй ярилцаж сурах вэ? Яаж гэр бүл илүү одоо хамтдаа өсөж хөгжих вэ гэдэг талаар та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд мэдээж эрүүл гэр одоо цоо эрүүл хүн гэж байхгүй тий ямар нэг асуудалтай цоо эрүүл гэр бүл гэж байхгүй. Мэдээж тэр цоо эрүүл гэр бүл рүү бид нар тэмүүлж байгаа. Гэхдээ энэ дунд алдаа зөндөө гаргана. Гэхдээ зүгээр хамгийн гол нь энэ гэр бүлийн нээлттэй ойлголцолтой эрүүл бие биений хүлээн зөвшөөрсөн харилцаанд донд эрүүл хүүхэд өсөж боождаг тий ээж илүү эрүүл байна, эхнэр аз жаргалтай байна, нөхөр аз жаргалтай байна ингээ хоорондын харилцаа холбоо илүү сайн явагдах нь шүү дээ. За тэр ялгарал дээр нэмж хэлэхэд ялгарал буюу self differentiation гэдэг байгаа. Энэ нь болохоор хүн өөрийгөө алдахгүйгээр яаж бусдыг хайрлаж сурах вэ тий. За бусдыг хайрлахдаа бас бусдын хил хязгаарыг хөндлөж тий тэр хүнийг ингээд өөрийнхөө хүслээр өөрчилж өөрийг нь одоо ингэж алга болохгүйгээр тэр хүний орон зайг үлдээгээд тэгсэн мөртлөө гүн гүнзгий хайрлаж холбогдохыг хэлээд байгаа. Тэгэхээр бид нар заримдаа ингээд хайрыг олохдоо ямар ч хил хязгааргүй тий хитрхи ойр байх үед ялгарл байхгүй байх үед бол тэр хайр одоо токсик хортой болж эхэлдэг. Харин бас хит гэр бүлүүд бас тустай сэтгэл санааны хувьд тустай сэтгэл зүйн хувьд тустай, сэтгэл хөдлөлөөрөө тустай. Гэхдээ махан биеэрээ ингээд нэг байшин доор амьдраад нэг оронд унтаад идэх тий. Энэ бол бас эрүүл биш. Тэгвэл яаж сэтгэл хөдлөлөөрөө холбогдсон хэрнээ одоо энэ хүн А гэдэг хүн ялгаралтай, Б гэдэг хүн ялгаралтай хэрнээ бие биенээ хайрлаж хүлээн зөвшөөрч орших вэ гэдэг нь болохоор энэ Bowen Family Therapy-ийн гол одоо суур үнцийн ойлголт юм байна. Тэгэхээр хүн гэр бүлтэй хань ижилтэйгээ харилцахдаа тий яаж өөрийгөө алдахгүйгээр бас тухайн хүний үн цэнийг хүндэлж хоорондоо ийм boundary буюу хил хязгаартайгаар одоо тусдаа хэрнээ тусдаа бие даасан хэрнээ бие биентэй сэтгэл хөдлөлийн хувьд холбогдох. Энэ нь бол нэг урлаг юм шиг байна. За энийг ойлгож сурах тусам хүмүүсийн хайр илүү эрүүл одоо зөв байх юм байна. Тэгвэл энэ ялгарл багтай хүний шинж тэмдгүүд нь юу байдаг вэ гэдгийг та бүхэн дурдъя. За энэ ялгарл бага байх тусам хүн реактив буюу одоо сэтгэл хөдлөлийн хувьд ийм эмоц өндөртэй, илүү реакшн өндөртэй, аливаа юмд огцом уурлах гэдэг ч юм уу, эсвэл хурдан гомдох ч юм уу тий ийм реакц өндөртэй байгаад идэм юм байна. Сэтгэл хөдлөлийн хувьд харьцангуй доктортой биш байдаг. За хоёрдугаар шинж нь болохоор илүү их одоо их юм боддог тий. Тэгээд одоо ингээд бодлоо зэгцэлж чадахгүй маш их ингээд нөгөө хит их ургуулж боддог юм их тий. Өөр дээрээ тусгаж авч хүлээж авах тийм хандлагатай байдаг. За бас нэг шинж нь үгүй гэж хэлж чаддаггүй. No буюу үгүй гэж хэлж чадахгүйгаас болоод хил хязгаараа тавьж чадахгүй өөрөө одоо ингээд маш олон асуудалд орчод идэг. За нэг тийм байна. За бас нэг чухал зүйл нь гэх юм бол илүү тийм шүүмжлэмтгий хандлагатай юм байна. Одоо илүү ингээд өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаг, бусдыг чинь шүүмжлэх гэдэг те. Одоо ингэхгүй яасан, тэхгүй яасан ингээд илүү юм шүүмжлэмтгий сэтгэлгээтэй байд юм байна. За мөн дээр нь болохоор бусдын одоо хүлээн зөвшөөрлийг авах нь маш чухал. Бусад хүмүүс юу гэж бодож байгаа болоо гэдэгт дээр илүү их санаа тавьдаг. Одоо өөртөө итгэлтэй бага итгэлтэй байдаг. Бусад хүмүүс ингэ бочихгүй, тэгээ бочихгүй, би ингэ харах чухал уу, ингэ буруу ойлгох чухал уу гэдэгт хитрхи их санаа тавиад байдаг. Ийм тал байдаг. За мөн дээрэс нь илүү dependent буюу хамааралтай. Одоо гэр бүлийн нэг гишүүнээсээ маш их хамааралтай. Одоо энэ хүн юугээ бодвол те одоо маш их одоо нөхөр маань зөвшөөрөх болов гэдэг ч юм уу ингээд байнгын юм хамааралтай, сэтгэл зүйн хамааралтай. За нөгөө хүнийхээ сэтгэл зүйд бас амархан автаад байдаг. Ийм шинж ажиглагдсан юм байна. За энэ ялгарл багтай байгаагийн бас нэг шинж нь харилцааны гурвалжинд орчоод идэг тий. Өөрөө асуудлаа шийдэж чадахгүй бол гурав дахь читгээдийг ингээд
одоо эвлэрүүлэгчээр зуучлуулж оруулж ирэх ийм бас хандлага ажиглагдсан юм байна. За шийдвэр гаргахдаа бас их удаан одоо шийдвэр гаргах нь маш хэцүү байдаг. Шийдвэр гаргахынгууд яанаа буруу байвал яанаа ингэчгүй лөө гэд шийдвэр гаргаж шийдэмгий байж чаддгүй нэг ийм талтай. За мөн бас илүү амьдралдаа асуудлуудад орооцолдох гээд байдаг. Тэгээ физикал биеийн хувьд ч гэсэн илүү өвчлөмтгий байх, илүү төгшүүртэй байх ийм шинжүүд ялгарал багтай одоо тэр self differentiation баг хийсэн хүний хувьд одоо ийм шинжүүд гардаг. Тэгээд гэр бүлийн системд хүн ялгарал баг байх тусам тэр гэр бүлийн системд одоо илүү хүчтэй нөлөөлөд бусад гишүүдтэй ингээд нөлөөлж идэг, төгшүүр үүсгэж идэг гэх юм уу. Тэгэхээр энэ Bowen family therapy-гийн хамгийн гол одоо агуулга нь юу вэ гэхээр гэр бүлд байгаа нэг гишүүн болгоно энэ self differentiation буюу энэ ялгарлыг сайн хийх тусмаа илүү сэтгэл хөдлөлийн хувьд одоо бие даасан, төлөвсөн болох тусам тухайн гэр бүл илүү доктортой, эрүүл одоо өсөж хөгжих боломж нь бүрддэг юм байна л да. За тэгээд эцэст нь дүгнэж хэлэхэд энэ Bowen family therapy буюу энэ гэр бүлийн системийн сэтгэл заслын аргын одоо гол давуу талууд нь юу вэ гэхээр нэгдүгээр болохоор гэр бүлийн одоо нэг гишүүн байгаа. Тэр хүнийг self differentiation буюу одоо ялгарл энэ сэтгэл хөдлөлийн үед бие даасан одоо төлөвсөн байдал руу нь илүү дасгалжуулдаг байгаа. За ингэснээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гэр бүлийн гишүүдийн сэтгэл хөдлөлөөс ялгаж салгах ингэснээр тухайн хүн маань илүү сэтгэл хөдлөлийн хувьд төлөвшөөд бусадтай эрүүл одоо харилцаа холбоо тогтоох гэр бүлийн гишүүдтэйгээ илүү одоо эрүүл relationship тогтоож өнгөж харилцаа холбох боломжтой болдог. За мөн дээрэс нь хоёрт нь илүү одоо нөгөө реакцаар ч юм уу сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах биш, илүү бодлороо одоо rational thinking гэдэг байгаа шүү дээ. Илүү эрүүл ухаантай юмыг сэтгэж хараад учир шалтгаантайгаар асуудалд ингээд сэтгэл хөдлөлөөрөө эмоцороо хандах биш, илүү тайван арга замаар ухаалаг шийдвэр гаргахад нь илүү одоо дасгалжуулж өгд юм байна. За мөн дээрэс нь одоо хүний одоо EQ гэдэг байгаа сэтгэл хөдлөлийн чадварыг илүү сайжруулах яаж ийм скиллүүдээр ингээд сэтгэл хөдлөлөө удирдах сурах тэр чадварууд дээр дасгалжуулд юм байна. За мөн дээрэс нь одоо бидний төрж өссөн одоо гэр бүлээ судлах genogram хийгээд одоо гэр бүлийнхаа удмын зургийг зурж байгаа тэндээс одоо ямар emotional сэтгэл зүйн холбоонууд байна ямар шийдэгдээгүй харилцааны асуудлууд мөн гэр бүлийн системд одоо ямар нийтийн төгшөөр айдас байна үе дамжиж удамшиж ирсэн гэр бүлийн асуудлууд юу байна гэдэг өөрийгөө том дүр зургаар нь гэр бүлийн map газрын зураг зураад тэн дээрээ ингээд ажиллах ийм боломжийг олгодгороо энэ Bowen family therapy бол гэр бүлийн сэтгэл засалд бас их даваа талтай юм байна. За тэгээд энэ self differentiation буюу энэ ялгарлал нь болохоор 0-100 хүртэл ингэж үнэлгээ өгж бас өсөж болд юм байна. За ер нь дунджаар гэр бүлүүдийн гишүүд ялгарлал нь бол нэг 30-аас 40 байдаг гэж үздэг юм байна. Тэгээд эндээсээ дээш өсөх боломжтой. Мэдээж 100 болох бол боломжгүй байх. Гэхдээ тодорхой хэмжээнд гэр бүлийн гишүүд одоо эхнэр нөхрийнх нь энэ ялгарл ойролцоо байх тусмаа хоорондоо одоо зөрчил багтаа байдаг. Илүү тайван одоо бие хамгаалах ингээд нөгөө өөрийгөө хамгаалах defensive тийм байдалд орохгүйгээр илүү нэг нэгнээ хүндэлж бие биенээ ойлгож харилцахад чухал нөлөөтэй байдаг юм байна.